За сайн байцгаана уу бүгдээрэнд өдрийн мэнд хүргэе. За энэ удаагийн бичлэгээр та бүхэндээ Дуран AI компаниас гаргаж байгаа дараагийнхаа бүтээгдэхүүнийг танилцуулах гэж байна. За 2026 он гараад хэд хэдэн бичлэг хийсэн. За тухайн үеийн бичлэгүүдийн нэгэнд нь бас багахан дурдсан байсан зүйл юу вэ гэхээр манайх монгол хэл дээр яриг текст болгож хөрвүүлдэг модель сургаад бол эхэлчихсэн байсан. За тэгээд модельээ сургаад гаргаад тэгээд нэлээ сайжруулалтууд хийгээд монгол англи хэл аль алийн зэрэг дэмждэг болгоод за тодорхой тоо, хуулийн заалт гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлс дээр бас илүү сайн ажилтдаг болгоод ерөнхийдөө бэлдээд болгосон байж байгаа. За сайн мэдээ маш сонирхолтой мэдээнүүдээс гэвэл манай яриг текст болгож хувиргадаг модель маань бас заавал үнэтэй GPU дээр гэхгүй CPU дээр офлайн горимд за real time буюу яг бодит хугацаанд маш хурдан ажиллах чадвартай болсон байж байгаа. Тэгэхээр банк санхүүгийн байгууллагууд хууль эрх зүйн маш өндөр зохицуулалтанд ор байдаг байгууллагууд жишээлбэл манайхаас манай моделийг гэрээ хийж аваад за тэгээд ямар ч интернетэд холбогч шаардлагагүй бас шууд өөр төр ажиллах боломжтой байгаа. Тэгэхээр энийг сонирхч байвал бас холбогдорой гэж хэлэх байна. За заавал энэ моделийг өөр дээр авч ажиллахгүйгээр зүгээр бэлэн API дуудаад холбогдоод ашиглая. Эсвэл зүгээр танай байгаа бүтээгдэхүүнүүдээс ашиглая гэх юм бол бас боломжтой. За тэгээд энэ видеогоор манайх энэхүү монгол хэл дээр яриг текст болгож хувиргадаг модельээр дээр үндэслээд гаргасан нэг бүтээгдэхүүнээ танилцуулах гэж байна. За энийг бол дэлдэн гэж байгаа. За дэлдэнгээд хэдүүлээ төсөөлөх юм бол тэг ингээд аягүй сайн сонсдог гэж бол бид нар ингээд төсөөлөө дэлдэн гэж ирсэн байж байгаа. Тэгээд энэ дээр өөрхөн жижигхэн туулааны бас юм лого хийцэн. Тэгэхээр чихвчтэй. За тэгээд хаана юу болж байгаа юм бол ингээд харах шаардлага байхгүй. Тэгэхээр нүдний шилцүүлсэн. За ийм логотой байна. За дэлдэн маань юу вэ гэхээр хурлын тэмдэглэлийг хөтлөнө. Тэгэхээр айгүй олон онлайн хурлууд болдог. За Microsoft Teams, Google Meet, Zoom дээр ингээд хурлууд болдог. Тэр болгон дээр хурлын тэмдэглэл хөтлөх заавал шаардлагатай байдаг. Чухал ярьсан зүйл, гаргасан шийдвэрүүд, за тойм хураангуй, за хин юу гэж хэлсэн гэдэг онцлог санаанууд магадгүй тухайн хурлаас гарсан шийдвэрүүдийн дагуу дараагийн хийгдэх ажлууд жигсаалт гэж гардаг. Тэгэхээр энийг хүн гараараа хийгээд суухаар тэр бол бас хайрын цаг юм шиг санагддаг. Сонсон тухайн хүн бас яг анхаарал нь сарнах, чухал зүйлүүдийг алдах, дутуу ойлгох гэдэг ч юм уу. Яг тэр хүн ингээд сонсоод өнгөрч байгаа учраас тэр хүний тухайн үед хийж байгаа тэмдэглэлд найдаад өнгөрөхөөсөр аргагүй болдог. За мэдээж байгууллагууд бол нэг диктофон ч юм уу рекордер маягийн юм тавиад утсан дээрээ бичдэг. Диктофон дээр бичээд дараа нь тэрийг бас хүн сонсож байгаад тэмдэглэл болгоод хүмүүс рүү имэйлээр явуулдаг. Ажлын таскаа дотоод төслийн менежментийнхаа систем руу бас үүсгэх гих зэрэг ажлууд байдаг. Тэгэхээр энэ бүх ажлыг бид нэр хөнгөвчлөөд өгөө гэдэг жаа. Тэгэхээр хэрвээ та эсвэл танай байгууллага онлайнаар хурал хийдэг бол за тэг онлайнаар хийсэн хурлынхаа тэмдэглэл, хураангуй, дүгнэлтүүд, гаргасан шийдвэрүүд, хийгдэх ажлын жигсаалтыг автоматар гаргаад авдаг болмоор байвал наашаа анхаарлаа хандуулад сонсороо энийг үзээрэй. За тэгэхээр дэлдэн гэдэг энэ хүү системээ бас товчхон демо хийгээд үзүүлэе гэж бодож байна. Дэлдэн цэг AI гэдэг болохоор манай энэ хүү танилцуулга вебсайт гарч ирнэ гэсэн үг. Тэгээд хэд хэдэн бас давуу талуудтай байж байгаа. Та бүхэн хараад өнөөдөр хичээлэл ингээд нийгэмд монголчууд маань монгол хэлээр ярьж байгаад англи үг маш их хэрэгжилж ярьж оруулж ирдэг. За заримдаа бүр англиар тэр чигээр яриад явчих тохиолдол байдаг. Тэгэхээр манай энэ хүү сургасан модель маань монгол англи хэл рүү switch хийж солигдох маш сайн чадвартай.
байж байгаа. Бид нар явандаа бас компаниудын дотоодын project management-ийн системүүдтэй холбогдоод хурлын тэмдэглэлээс гараад ирсэн ажлын жагсаалтыг жишээлбэл шууд одоо Trello байна уу, Asana, Jira одоо юу гэдэг тэр project management-ийн системүүдтэй холбоод тэр таскуудыг бас үүсгэж өгөх юм байна гэж тийм боломжтой болох юм байна гэж бас бодож байгаа. За тэр хэдүүлээ нэвтрээд оръё. Бид нэвтэрч орчоод үргэлжлүүлээд бас үзье гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр та имэйлээ оруулаад тань руу линк очно. Тэр линкэн дээр дараад имэйлээ баталгаажуулаад орох боломжтой. Эсвэл Gmail-тэй бол бас Google-ээр логин хийх боломжтой байгаа. Одоо ингээд би имэйлээрээ Gmail-ээрээ ороод ингээд холбогдчихлоо. За тэгэхээр сайн мэдэн гэх юм бол та үнэгүй 1 цаг турших хэрэгтэй. Тэгэхээр 1 цагийн хурлаа та дотор нь 10-20 минутын байна уу хидж салгаад бас энэхүү 1 цагийн үнэгүй ирэхээ эдлэх боломжтой шүү. Тэгэхээр манай багийн зүгээс манай системийг туршаад хэрэглээд үзээрэй та бүхэндээ 1 цагийн үнэгүй ирэхийг бас бэлгэлж байгаа. За тэгээд яваад оронгууд хид хідэн одоо таскуудыг хийгээд таны бас анхны хурлыг амжилттай болгож ихний одоо энэ системийн чадварыг бас үзэх боломжийг нээхээр энэхүү таскуудыг гаргаж өгсөн байж байгаа. Тэгэхээр та 1-р шатанд ингээд бүртгэлээ үүсгээд орчлоо. 2-р шатанд календараа холбоно гэдэг чинь та Google календарт бол Google календар холбож болно. За Outlook-тай бол Outlook холбож болно. Би энэ дээр Google календар холбох гэж дараад за Google календар холбох гэж дараад орохоор энэ дээр за ингээд та одоо энэ дэлгэн сайт руу холбогдчих шүү гэдэг имэйл гараад ирсэн байж байгаа. Тийм continue гэж дарлаа. За тэгэнгუთ дэлгэн танаас одоо ингээд календараа холбож байгаа учраас календар дээр байгаа ивентүүдийг одоо нөгөө хурлын ивентүүдийг бол ингээ харах одоо тэр зөвшөөрлийг хүсэж байгаа гэсэн үг. За continue гэж орчихно. За тэгээд ингээ календар холбогдчихж байгаа. Тэгээд та энийг яаж туршиж үзэж болох вэ гэхээр шууд нэг Google Meeting чанарын дээр үүсгээд за Teams гэж болно, Zoom ч гэж болно, аль нь ч гэж болно. Тэгэхээр би энэ демо дээр Google Meet үүсгээд тэр үүсгэсэн линкээ биш энэ дээр оруулчихна гэсэн үг. За тэгэхээр би шууд Google Meet руу ороод за meet.google.com гэж ороод шууд шинэ meeting үүсгэжээ. За instant meeting гэж үүсгээд за энэ дээр байгаа meeting-гээ ID-га би хуулаад ийш нь оруулаад ирнэ гэсэн үг. За ийш нь оруулчаад дэлгэн өрөх гэд орчихно гэсэн үг. За тэгэнгუთ энд ингээд орж байна гэд статус гараад ирэн. За хэдүүлээ буцаад энэ дээр байж бай. За энэ баруун дээдлэлд харж байгаа бол ингээд нэг хүн орё гэсэн хүсэлтэй өгж байна гэд энэ дээр дараад харах юм бол та бүхэн харж байгаа built-in notes гэд ороод ирж байгаа. За энэ дээр admit гэд дараад одоо манай ботыг оруулнаа гэсэн та хурал руугаа. За тэгэхээр built-in notes бол энд muted хэлбэрээр байна. За тэгээд ерөнхийдөө энд болж байгаа одоо яриаг сонсоод тэмдэглэлээ хөтлж байгаа гэсэн үг. Тэгэхээр би зөвхөн товчхон бас дараа нөгөө тэмдэглэл нь ямар хуу байдлаар гарах вэ гэдгийг харуулахын тулд зөвхөн худлаа зохиогоод ярьчих гэж бас бодож байна. Тэгэхээр за сайн байцгаана уу ингээд өнөөдрийнхөө хурлыг эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр 2026 оны 3 сарын 14-ний орой болсон байна. За тэгээд сүүлийн үед бол Монгол улсын гээд за би сая зүгээр ингээ хурал хийсэн юм шиг болоод ярьчлаа. Ганц 2 минут. За тэгээд митингээ дуусчлаа. Одоо эргээд ингээд дэлгэн рүү ороод харах юм бол хурлын таймыг бэлтгэж байна. Гэтэл аль хэдийн бэлтгээд эхэлсэн ажилдаа орцсон байна гэсэн үг. Сая яад бол би Google Meet-ээс гарчиж байгаа учраас ингээд одоо хурлын таймыг бэлтгээд эхэлж байна. За тэгээд саяны хурлын тэмдэглэл гарсан байна. Тэгээд та бүхэн харах юм бол хэмэл оюун ухааны зах зээлийн нөлөө ба нийгмийн нөхцөл байдлын хилцүүлэг болсон. Олон улсын хэмжээнд хэмэл оюуны өрсөлдөөн ширүүлж үүнээс хөдөлмөрийн зах зээл томоохон өөрчлөлт
гарч байгааг онцлоо. Дотоодын нийгмийн асуудал болон дэлхийн геополитикийн нөхцөл байдал, технологийн хөгжил гэдэг ингээ гаргачих чинь та. Энэ дээр одоо таны дараагийн нэг хийх ёстой юм юу гэхээр хурлын тэмдэглэлээр нууцлах гэж байгаа. Манай компани нэг банк урдаа барьж боддог. За нэг шийдэх гэж ер нь дандаа хичээдэг зүйл нууцлал гэж байгаа, мэдээллийн нууцлал. Тэгэхээр манай хэрэглэгчдийн уулзалтын тэмдэглэл гэдэг зүйл бол нууц. Бид нэр бол тэрийг харахгүй зүгээр ингээд шифрлсэн байдлаар хадгалах боломжийг хэрэглэгчдэд өгж байгаа гэсэн үг. Тэгэхээр та энэ дээр ингээд дараад одоо энэ дарж нууцлалтай үед ямар харагдахыг шалгаарай гэд ийм одоо төсөөлөл өгж байгаа. Тэгээ энэ дээр дараад харах юм бол зүгээр тоо өсөг болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр компани талаар, хувь хүний талаар таны уулзалтын дотор чухал хэрэгтэй зүйл байвал та ингээд шифрлээд зөвхөн таал бэлтэн рүү орж ирээд шифрлсэн тэр нууц үгээ хийснээр таал харах боломжтой, өөр хийж харах боломжгүй гэсэн үг болж байгаа. За тэгэхээр энэний үг гэсэн үг гэхээр хурлын тэмдэглэлээр нууцлах гэдэг дээр дараад одоо нэг юм шифр оруулна гэсэн үг. За ингэ болчихж байгаа. Одоо ингэ баруун талд нарах юм бол encrypted буюу одоо шифрлэгдсэн болоод орчиж байгаа гэсэн үг. Тэгэхээр та өөрөө сая шифрлс учраас хэдүүлээ тэмдэглэл гэдэг рүү ороод харуул энд тойм бил ингээд гараад ирсэн. Тэгтээ шифрлэгдсэн гэсэн одоо статус нь байгаа гэсэн үг. Дараа нь та хэсэг байж байгаад буцаад одоо дэлгэн рүү логин хийх үед нөгөө шифрийнхаа одоо нууц үгийг оруулаарай гэж харагдана. Тэрийг оруулахгүй бол хурлынхаа тэмдэглэлийг бас тайлж уншихгүй байх аюултай. Тэгэхээр та тэрийг санаж байгаа тохиолдолд хурлынхаа тэмдэглэлийг унших боломжтой гэсэн үг. За тэгээ хурлын тэмдэглэл гэдэг маань ямархуу бүтэц зохион байгуулалттай гардаг вэ гэхээр за хизээ болсон хурлын, хэр удаа үргэлжилсэн хурлын, ямар платформ дээр хин ярьсан. Тэгэхээр олон хүмүүс мэдээж ярих юм бол энэ дээр олон хүмүүс нэмэгдэж гарч ирнэ. За товч дүгнэлт нь юу байсан? За энэ дээр бол одоо шийдвэрийн хяналт нь юу байсан? Дараагийн алхмууд ба хийх ажлын жигсаалтууд нь юу байсан? За дэлгэрэнгүй гэд энэ дээр бол бас ингээд гарч байгаа гэсэн үг. За тэгээд түрүү би мэдээж хэлсэн өнөөдөр 2026 оны 3 сарын 14 болж байна гэдээ бас ярьсан. Улс төрийн нөхцөл байдлыг ярьсан. Сургуулийн орчинд хүүхдүүд нэгээ дээрлэж буй асуудал гэдээ ярьсан. Тэгэхээр ерөнхий ярьсан гол санаануудыг бол оруулсан. Бүх үг одоо сул үг, хоосон үг гэдэг юм тэднийг бол оруулахгүй гэсэн үг. За тэгээ онцлог санаа. Энэ дээр мэдээж технологи юм чинь алдаа гаргах тохиолдол байгаа. Хэрвээ алдаа гаргасан чухал тоо, баримт хүний нэр, одоо байгууллагын нэр ч юм уу товчилсан үг зэрэг дээр алдаа гарсан байвал та энэ жижиг харандаа дээр дараад жижигхэн засвар хийж боломжтой гэсэн. Одоо энэ дээр мэдгүй асуултын тэмдэг байх ёстой гэдэг ч юм уу. Тэгэл энийг хадгалчнаа. Энэ дээр бас үргэлжлүүлээд ингээд тэмдэглэлд нэмээд бол явж болно гэсэн болж байгаа. За тэгээд энийг хуулж олно. За хуулаад шууд одоо Google Docs руу ч юм уу email руу явуулж олно. За манахаас email бол бас явуулдаг. Энийг PDF байдлаар бас та шууд татаж авах боломжтой байгаа. За тохиргоо гэдэг рүү орох юм бол энэ дээр та өөрийнхөө харагдах нэрийг солих боломжтой. За энэ бэлтэн дотор ажиллахдаа гоё өөрийнхөө зураг аватрыг харуул бас боломжтой. Гэхдээ календар гэдэг зүйл бол айгүй чухал. Одоо та харж байгаа би Google Gmail-ээ холбогдсон байж байгаа календартайгаа. Outlook-тэй бол бас давхар холбоод явах боломжтой гэсэн үг. За тэгээд хэлээ бол мэдээж солих боломжтой. За email мэдээлэл гэж байгаа сая хэлсэн. Таны хурал дуусаад хураангуйг авмаар байл энийг одоо асаагаад хадгалчих юм бол хурал дуусны дараа email-ээр бас очих боломжтой. За энэ бол туршилтын одоо хувилбар байдлаар бас явагдаж байгаа гэсэн үг. За тэгээд нууцлал гэдэг бол түрүүний нөгөө шифртэй хэсэг байж байгаа. Тэгэхээр та энэ дээр шифрийнхаа төлхөрийг солиох, мартах юм бол дахиад солиох гэх мэтчлэн байж байгаа. За тэгээд аккаунтаа устгах боломж байж байгаа гэсэн үг. За тэгээд юм байна. Одоо энэ зүүн доотлолт нарах юм бол 1 цагийн үнэгүй хэрэглэнээс 2 минут нь болсон ингээд явцсан байна. Тэгэхээр 2 минутанд таны ярьсан яриаг тэр утга санааг тасрыг сайн
одоо өндөр түвшинд чанартай гаргаж өгж байгааг бол та анзаарсан байх. Тэгээд бэлдэн платформын хувьд бол ийм байна. За дашборд дээр бол нийт хэдэн хурал болж байна, хэдэн цаг бичигдсэн байна, дараагийн хурал тоолсон уу гэдээ байгаа. За энэ дээр би сүүлчийн ганц хэвийг харуулчихъя. За нэг хурлын ивент үүсгэжээ. Бэлдэн дотор зүгээр ийм календар ивент үүсгэчихвэл бэлдэн рүү орж ирэхгүй. Бэлдэн ямар одоо ивентүүдийг оруулж ирэх вэ гэхээр яг энэ Google Meet видео конференцтэй гэсэн үг. За видео конференц гэж оруулаад хэдүүлээ нэг save-д хадгалчихъя. Тэгэхээр ингээ харах юм бол одоо ороод ирсэн байж байна. За буцаад хэдүүлээ application руу ороод хурлууд гэдээ орох юм бол за чинь дээр ингээ гараад ирсэн байна гэсэн үг. Шууд sync хийгээд ороод ирсэн. За зарим тохиолдолд яг юм schedule хийгээгүй мөртлөө гэлс нэг хуралд орох шаардлагатай байх юм бол түрүүнийх шиг хурлаа үүсгээд Google байна уу, Zoom байна уу, Teams-ийн хурлыг үүсгээд шуурхаа гэдэг дээр дараад линкээ хийгээд шууд бэлдэнг оруулаад ирж болно гэсэн үг. За тэгээд төсөлд нь хэлэхэд манай бэлдэн платформыг шалгаад туршаад үзээрэй. Таны хурлын тэмдэглэлийг бас хэр сайн эсвэл одоо дутагдaltaй тал нь юу вэ гэд шүүмж байвал, сэтгэл байвал бид нар руу явуулаарай. Тэгээд бид нар бол энэ платформа байнга цааш нь сайжруулад хөгжүүлээд явах тийм зорилготой байгаа. Тэгээд таны хувь хүмүүс ч гэсэн өөрсдийнхөө хэрэгцээнд судалгаа, оюутнууд ч гэсэн ингээд бөөнөрөө хуралцдаг, дараа нь хэн юу ярьчлаа гэж бодоод байдаг. За байгууллагууд бол тогтсон юм тогтмол хурлуудтай байдаг. Учираас манайхаас өндөр одоо чанартай, за нууцлын зэрэгтэй энэ шийдлийг санал болгож байна. Тэгэхээр нэг цаг та бүхэн бүгдээр нь үнэгүй бэлгэлж байна. Бүртгүүлээд ороод хурлаа хийгээд шалгаад үзээрэй. Тэгээд сэтгэлээ бас хуваалцаарай. Бид нарыг яаж илүү сайжруулж болохоор байна гэдэг фидбэкийг бол бас байнга сонсоод түүгээрээ платформа бас сайжруулад явахыг хүсэж байгаа учраас бидэнтэй холбогдоорой. Тэгээд та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа.